За сайн бацгаана уу. Ингээд өнөөдрийнхээ лайв хичээлийг эхлэе. Өнөөдөр бидний ярилцах лайв хичээлийн сэдэв маань хэрвээ таны хайртай хүн чинь тантай өөрийгөө нээж ярилцахгүй тохиолдолд та яаж тэр хүнийг өөртөө ярилцдаг, нэгэн болгож өөрчилж чадах вэ гэдэг тал дээр би та нартай нэг жоохон тийм зөвлөгөө өгье гэж бодлоо. За тэгэхээр намайг танихгүй хүмүүст би өөрийгөө танилцуулахад миний нэр Цэцгээ. Би Герман улсын Берлин хотод Life and Love Coach буюу яг гэр бүлийн амьдралын коуч болохоор бэлтгэж байгаа. Тим нэгэн хүн баамаа. Яг тэр чиглэлээр бас ажиллаж байгаа. За тэгэхээр энэ өнөөдрийн сэдвийг яагаад би та нарт ярихаар шийдсэн бэ гэвэл маш олон охид бүсгүйчүүд минь ялангуяа охид бүсгүйчүүд надад бичсэн л дээ. Юу гэж бичсэн бэ гэхээр би ингээд нөхөртөөгөө чин сэтгэлээсээ яриа өрнүүлэхийг хүсэх юм аа. Тэгэхээр манай нөхөр ерөөсөө ингээд маш хаалттай надтай ярихгүй маа. Би яаж энэ хүнийг өөртөөгөө илэн далангүй ярьдаг болгох вэ гэсэн асуултыг надаас маш их асуусан. Тэгэхээр би та нарт яавал одоо тэр хүнийг өөрийгөө нэгтэн туслах вэ гэдгийг та нарт хэлж өгье. Дээр нь нэмээд өөрийнхөө бас багахан туршлагаас та нартай хуваалцъя. За тэгтэр зэрэг яах вэ? Хүн ер нь өөрийгөө нэхгүй гэдэг маань яг тухайн хүнтэй өөртөө маш их холбоотой байдаг юм. Тэгтэр зэрэг хэрвээ чи үнэхээр яг нэг юм маш дуугай дотгошоо тийм эрэгтэй хүнтэй суусан бол яг тэр таны сонголт тухайн үед та суухдаа вау энэ ч станараа ямар гоё гүндүүгүй ирвэ гэж бодоо суусан бах тий. Яг амьдралын явцад тэгтэл тэр гүндүүгүй асуудал маань чи бидний хямралын үндэс болоод ирж байгаа. Тэр тохиолдолд бид нар ингээд итгэл алдаад хэлдэг. Өө энэ ч өстой ярих гээд хоорондоо ярьж чадахгүй чи ямар хэцүү юм бэ гэдэг. Тэгтэр зэрэг яах вэ? Бид нар тэр хүнийг нэгэнт тийм хүнийг бид нар өөрчилж үнэхээр чаддаггүй. Харин тэр хүнийг өөрчлөхт нь өөрсдийн зүгээс дэмжиж өгөх бас баг сах юм байдаг байхгүй юу? Тэрийг л би та нарт хэлж өгье. Тэгэхээр яах вэ? Орчлон хорвоод ерөөсөө хаанч хин нэгнийг 100% өөрчилсөн тийм тохиолдол хаанч байхгүй. Тэр хүн ямар тохиолдолд өөрчлөгддөг гэж энэ бол хоёрхан тохиолдол байдгийг хүн өөрийгөө өөрчлөхөд хүрсэн. Нэг нь юу вэ гэхээр зэрэг ямарваа нэгэн маш том зорилго тавиад за би өнөөдрөөс эхлээд амьдралаа оронгоор нь өөрчилмөр байна гэд маш том мотивацтайгаар урам зоригтойгоор эхлүүлсэн тийм нэг өөрчлөлтийг хүн ямар нэгэн байдлаар эцэст нь хүргэх чадвартай байдаг юм. За хоёр дахь юм нь юу вэ гэхээр зэрэг хүн маш их зовлон хямралд унсан тохиолдолд за энэ байдлаар би яг энэ ирсэн замаараа энэ зовлон хямралд хүрлээ. Тэгэхээр би өөр байдлаар, өөр замаар, өөр нэгэн амьдралыг үүсгэх ёстой байна гэж бодсон үднээс өөрийгөө өөрчлөх алхам хийдэг юм. Тэрний юу вэ гэхээр зэрэг яг бидний ашиглах ёстой арга юм ба. Би өмнөх хичээлүүд дээр та нарт ярьж байсан. Хэрвээ таны нөхөр таныг хуураад, таны эхнэр таныг хуураад итгэл алдаад та хоёрын хооронд ямарваа нэгэн хямрал үүсээд ан цав гарчихсан энэ тохиолдолд яг энийг ашиглаад энэ хямралыг ашиглаад та нар нөгөө хийж чаддгүй, ярьж чаддгүй юм а нөхрөөтэйгөө эхнэртэйгээ ярих дээр нэмээд тэднээс шаардах энэ боломж чинь бүрдэж байгаа шүү гэж та нарт хэлж байсан. Яг энэ боломжийг та нар бас ашиглаж болж байгаа. За тэгтэр зэрэг яах вэ? Хэрвээ ямарваа нэгэн байдлаар та хоёр хоорондоо ирж тохироод хоёулын боломжийг ашиглая. Ингэя гэсэн бол дараах миний хэлж байгаа зөвлөгөө танд тусалж магадгүй юм а. За нэгдүгээрт яах вэ гэхээр зэрэг та нэгэнт тэр хүнтэй ингээд би чамтай ярилцмаар байна гэд ингээд хэлсэн бол яг 100% тэр хүндээ анхаарлаа хандуулад 100% тэр хүнд цаг гаргаад яг тэр хүнтэй би чамтай ярилцсанаа гэдгийг тэр хүнд хэл. Тэгээд 100% яг ярилцсан. Тэр үед яах вэ? Хүүхдүүд ээж авдаа өгөөд явуулж болно, унтуулчаад хоёулахна үедээ ярилцсан. Тэгэхээр зэрэг яг ярилцаж байх үед хажууд чинь телевизээр асаалттай, утас дуугарах тэр мэрийг бүгдийг нь ингээд өөрсдөөсөө холдвол ярилцсанаа хоёулаа ярилцсан. Энэ бүгд чи бид хоёрын амьдрал ярилцах чинь гэсэн бол яг тэргээрээ тэр хүнтэй ярилцах гэж цаг гарга. Чи өөрийн зүгээс 100% анхаарлаа тэр хүнд хандуулж ярилцах боломжийг нь олгох гэсэн үг. За нэгдүгээрт чи цаг гаргалаа анхаарал хандууллаа. Хоёр дахь юм чи юу вэ гэхээр зэрэг чи ярьж байх явцдаа тэр хүнийг дарамтанд ерөөсөө оруулж болохгүй. Яадаг вэ гэхээр зэрэг бид нар хүн ярьж байхад өнөө хүнийхээ ярьж байгаа сэдвийг нь дараагийн удаад нь хэрүүл болгож ашиглаад идэг учраас тэр хүн яадаг энд итгэж яриад хэрэггүй гэдгийг итгэж ярьсан бүх юм ингээд эцэстээ миний эсрэг зэвсэг болгож ашиглагдаад идэв шүү гэсэндээ тэр хүн чамд итгэх итгэл гэдэг юм юу ч байхгүй болцсон байдаг юм а. Тийм учраас та тэр хүнийг ямарваа нэгэн дарамтанд оруулахгүйгээр окей би чамд
одоо итгэж байна, чи надад итгэж байгаа гэж одоо итгэж болно гэдэг боломжийг тэр хүндээ бүрдүүлж өгч ярилцах боломжоо гаргах хэрэгтэй юм ба. За 3 дахь юм юу гэхээр зэрэг та тэр ярилцъя гэдэг хүсэлтийг гаргасан. Та ярилцъя гэдэг хүсэлтийг гаргаад тэр хүнд ярилцъя гэдгийг ингээд эхэлж хэлсэн. Тийм болохоор яах вэ? 3 дугаарт та чи нэгэнд надтай ярилцахыг одоо би чамтай ярилцахыг хүсэж байгаа учраас би чамд эхлээд чи надтай ярилцах боломжийг өгөөд өөрийгөө нээе гэдэг тийм одоо сэтгэлийг гаргаж өгөх хэрэгтэй. Тэрний юу гэхээр зэрэг ярилцлагыг та гартаа аваад эхлүүлэх ёстой. Дээр нь нэмээд яг өөрөөсөө эхлүүлэх ёстой. Тэр нь жишээлбэл яаж эхлэх вэ гэхээр зэрэг окей, миний хараа би яг одоо чамтай энэ талаар ярилцмаар байна. Яг энэ асуудал жишээлбэл энийг одоо яаж хэлэх вэ гэдэг чинь гоё шүү дээ. Яг энэ асуудал одоо миний өмнөх амьдрал дээр надтай тохиолдож байсан юм аа. Би яг энэ асуудал тохиолдсны дараа ингэж би буруугаар хийжсэн гэд. Ингээд чи өөрийгөө нээхдээ чи өөрийнхөө алдаа дутагдлыг яг ингээд одоо нөгөө нуулгүйгээр алдаа дутагдлаа тэр хүнд ил гаргаж өгöd би ийм байсан учраас энэ дээр алдсан. Одоо ингэж алдмааргүй байна гэдгийг тэр хүндээ гаргаж өөрийгөө нээж өгөх хэрэгтэй. Ингэснээр яах вэ гэхээр чи өөрийгөө нээж өгснөр тэр хүнийг нээх боломжийг бас бүрдүүлж өгдөг юм. Тэр хүн л ингэх биш. Чи надад чи надтай ярилцахгүй байна. Чи надад ярих боломж өгөхгүй байна ш. Чи өөрийн зүгээс тэр ярих боломжийг тэр хүнд нээж өгөх хэрэгтэй маа. За дараа нь юу их дээр зэрэг чи нэгэнд тэр хүнд ингээд ярих саналыг өгчихсөн. Тэр хүнд ингээд ярих боломжийг өгчихсөн. Дээр нэмээд тэр хүнийг сэтгэлээ нээх одоо яг энэ эхлэлийг өгсөн бол чиний зүгээс хамгийн хийж сурах хэрэгтэй юм юу гэж хүнлэгээр сонсож сурах. За ер нь гэр бүлийн харилцаа хоёр хүний хоорондын ярилцаа гэдэгт бол сонсож сурах гэдэг бол маш чухал гэдэг юм аа. Сонсож сурах гэдэг хичээл миний лайв дээр одоо пэйж дээр лайваар бас орсон ба. Тэр нь юу вэ гэхээр зэрэг хамгийн сүүлийн алхам буюу хүнлэгээр сонсож сурах. Хүнлэгээр сонсож сурах гэдэг нь тэр хүнийг юм хэлж байхад чи тэгдэл үсттэй, чи ингэтгэл үсттэй гэсэн өөрийнхөө хэрэгцээ шаардлагыг бүгдийг энэ үед орхих. Зөвхөн тэр хүнийг ойлгох гэсэн оролдлого юм. Миний хайр чи ингээд тэгсэн юм биш үү? Энэ хүн чи ийм болохоор ингэсэн юм биш үү гэд тэр хүнийг ойлгох оролдлогыг хий. Тэрнээс биш чи тэгсэн биз дээ, чи ингэсэн биз дээ гэсэн биенийхээ дээр гарах гэсэн тэр оролдлогоор чи ярилцлагыг хаач хөрөхгүй. Тэгэхээр яхав би чамд энэ боломжийг олгож байгаа юм чинь би чамаас ингээд чиний хэлж байгаа бүхнийг би сонсч чадъя гэдэг тэр ямиг чи энэ хүнд олгох хэрэгтэй юм ба. Энийг би хамгийн анх ерөөсөө ойлгодоггүй байсан. Тэгтэл би яг хичээл дээр манай огш болох дээр зэрэг тийм Стив Шезард гэдэг одоо маш алдартай тийм дэлхийд одоо хамгийн анхын шийдэлт суурилсан коучийн арга гэдгийг анх бий болгосон. Тэр хүний шавна л да. Тийм учраас манай огш хичээл дээр тэр Стив Шезардын хүнтэй харилцаж байгаа ярьж байгаа тэр хичээлүүдийг бид нарт маш их үзүүлдэг байхгүй юу? Тэр хичээлүүдийг би анх үзээд ингээд маш гайхдаг байсан. Тэр хүн бол 45 минутын 1 цагийн хүнтэй ярилцлага хийж байгаа. Тэр ярилцлага хийж байхдаа тэр хүн зөвхөн сонсож байгаа. Тэр ярилцлага хийж байгаа тэр хүн 3 удаа ярих боломж өөртөө өгч байгаа. 3 удаа ярилцах боломжтой 3 удаа асуулт асууж байгаа. Тэгээд л болоо. Тэгэхээр яг тэр хүн чинь яг тэр коучийн аргыг та нар амьдрал дээрээ одоо хайртай хүн дээрээ ашиглаж сурах хэрэгтэй юм аа. Тэрний юу вэ гэхээр тэр хүнийг сонсож сурах. Тэрнээс биш тэрний дараа энэ тэгж хэлээ шүү гэсэн дараагийнхаа үгийг ерөөсөө бэлтгэж тэр хүнийг ойлгож сураад тэр хүний шийдлийг нь өөрөөр нь олуулах тал хамгийн гол арга чинь байгаа шүү заяа. За энэ бол 4-р. За 5-р одоо би та нарт одоо маш их чухал бас нэг юм хэлье. Энэ юу вэ гэхээр зэрэг та нэгэнд тэр хүнд би чамд ярмаар байна гэсэн боломжийг өгөөд яриулж байх явцад яг чиний хизээч хүлээн зөвшөөрөхгүй чамайг бүр маш их өвтгсөн тийм факт буюу одоо яг тийм баримтууд гарч ирэх боломжтой. Тэр хүн тэгсэн байхгүй юу? Би тэр хүнтэй тэгж унтаад, тэгж тэр хүнтэй би чамайг тэгж хуураад ч юм ингээд яг жинхэнэ чамд маш том өвтгсөн тийм баримтуудыг гаргаж ирэх боломжтой. Нэгэнд чи тэр хүнийг би чамайг төвчээртэй сонсноо. Чи надад итгэж болно. Би тэргээр чин дараа нь чамайг зэвсэг гэж чиний урдаас босохгүй гэсэн тийм боломжийг олгож чи ярьж байгаа бол яах ёстой гэж чи яг тэрийг энгийн хүүрнэх өгүүлбэрнүүдээр хүлээж ав. Чи ерөөсөө өөр дээрээ тусгаж хүлээж авах ёсгүй тэрийг. Зүгээр л ингэ сонсно. Сонсохдоо чи зүгээр сонсоод өөрийгөө одоо
доромжлуулаад суужиг гэсэн үг ерөөсөө биш. Зүгээр сонсчоод тэрний эсрэг одоо яг дараагийнхаа юмнуудыг хийх байхгүй юу? Тэрний эсрэг яаж хийх вэ гэхээр зэрэг окей чи бодохдоо чи тэр эмэгтэйтэй одоо одоо жишээл нөхөртөөгөө ярьж болно л доо. Чи тэр эмэгтэйтэй ингээд одоо бүр ингээд хуураад ингээд энэ бүхнийг чи тухайн үедээ одоо окей гэж бодож хийсэн юм байна те. Тэгэх юм бол чи одоо яг ингээд би ийм тохиолдол хийвэл чанд бас окей юу гэд ингээд магадгүй энэ нь болох дээрс нэг шантаж шиг сонсогдож магадгүй энэ шантаж биш юм аа. Бид нар шаардлага гэдэг юмыг маш зөвөр тавьж сурах хэрэгтэй. Бид нар шаардлага гэдэг юмыг зөвөр тавьж сурснаар бид нар яг амьдралдаа байхгүй байгаа юмыг бие биенээсээ нөхөж авах тийм боломжийг бас олгодог юм. Тэрний юу гэхээр би энийг юу гэж хэлэх гээд байна гэхээр хүн ямарваа нэгэн хөгжмийг учир утгагүй нүдээд л байл тэр хөгжмнөөс ямар ч гоё аялалгүй гарахгүй үстэй. Тэгэхээр хөгжмийн аялалгүй гэдэг чинь ерөөсөө хамгийн хүний чихэнд хүрдэг, сэтгэлд хүрдэг юм байдаг. Тэгвэл бидний амнаас гарч байгаа үгийг бид нар ямар одоо аялалгүйтай хэлэх вэ гэдэг чинь тухайн хүнд яаж очихыг бас тодорхойлоод өгчдөг. Тэгэхээр бид нар хэрүүл дундаа өөрийнхөө сэтгэлийг нээх биш, яг ийм ярилцлага дундаа, ойлголцол дундаа зөв аялалгуутаар бид нар өөрийнхөө сэтгэлийг нээх ёстой. Жишээлбэл би та нарт нэг өөрийнхөө жишээг хэлье л да. Манай нөхөр битгаар яг хамгийн анх суухдаа бол ингэж бүтэн одоо 100% ойлголцдог хоёр байгаагүй. Яг өмнөд хэлгээд. Манай нөхөр надаас маш олон ах. Тэгэд манай нөхрийн хувьд ямар байсан бэ гэхээр би бол 3 дахь эхнэр нь байсан. Манай нөхөр бол амьдрал үзсэн, маш их одоо олон хүүхэнтэй одоо харьцаад сурцсан гэх юм уу тийм хүн байсан. Миний хувьд болох дээр зэрэг миний гэрэлт анхны гэрэлтээсэн. Тэгэхдээ би ч гэсэн маш олон залуучуудтай амьдрал үзсэн л хүн байсан. Яг үннийг хэлгээд. Тэгээд бид хоёр одоо хамгийн анх ярьж сурсан юм юу вэ гэхээр зэрэг би нөхөртөйг ингэж ярьж байхдаа окей, чиний өмнөх амьдрал надад юу ч хамаагүй. Харин чиний өмнөх амьдралаас мэдээж авах юм байсан ба. Авах юм байсандаа чи тэр хүнтэй 8 жил амьдэрсэн байгаа, 10 жил амьдэрсэн байгаа. Тэр хүнтэй авах юмтай чи тэр хүнтэй хүүхэдтэй болсон байгаа, тийм юмтай болсон байгаа. Тэр амьдралаас яг юу нь гоё байсан бэ? Тэр гоё юмыг хоёул амьдралдаа бас оруулж болно шүү дээ. Магадгүй яг тэр юм манай хүн дараа нь дутагдаж магадгүй шүү, тийм үстэй. Тийм учраас анханасаа окей, чиний өмнөх амьдрал окей, миний өмнөх амьдрал окей. Тэр бүхнээс хоёлаа бүх сайныг нь аваад нийлүүлээд энэ амьдралтаа оруулъя гэдэг юмыг тэр хүндээ би ингэж ил тавьж өгсөн. Анхандаа ярьж чаддаггүй байсан. Сүүлдээ бол өөрийгөө бүр гайхаад би одоо яхаар ингэж чамд хамаг сэтгэлээ нээгээд идэг байна гэж тэгтлээ ярьдаг болсон. Энэ бүхний одоо хамгийн гол юм нь би тэр хүний эсрэг тэр үгнүүдийг хизээч одоо хэрүүл олгож ашиглаагүй. Тэр хүний эсрэг тэр үгийг хэрүүл олгож ашиглалгүйгээр би тэр хүний тэр үгнүүдийг би өөрсдийнхөө амьдралыг одоо сайжруулах чимх юм болгож ашигласан. Тэрэндээ бидний одоо удаан одоо ямар ч одоо асуудалгүй улам л гоё болоод байгаа амьдрал минь учир утга байгаа гэж би та нарт хэлнэ. Тэгтэрс зэрэг миний одоо дараагийн одоо хэлэх юм юу ихтэрс зэрэг хамгийн чухал юм төвчээр. Бүх эмэгтэйчүүдээс, эрэгтэйчүүдээс амьдралаа гоё болгохыг, хоорондох харилцаагаа гоё болгохыг гэсэн хүмүүсийн дундаас энэ төвчээр гэдэг юм хамгийн их хэрэгтэй байдаг. Төвчээртэй нэг удаагийн ингэж ярьснараа болчлоо гэд өнгөрөх биш. 2 удаагийн ярьснараа энэ ингэж ярьсан чи энийг би ингэчихэн шүү гэдэг. Ийм муухай тийм бинийхээ дээр гарах гэсэн байдал биш. Бид хоёр нэгэн тим, бид хоёр нэгэн баг, бид хоёр нэг зорилгын төлөө явж байгаа. Окей, чи өнөөдөр алдаж болно, би өнөөдөр алдаж болно. Энэ алдааг хоёулаа яаж засах вэ гэдгээр энэ баг гэдгийн чинь юм тодорхойлогдож байгаа. Тийм учраас тухайн хүнийхээ хийсэн алдаан дээр нь дөрөөлөд тухайн хүнээ бүр ингээд доош нь дараад ингээд авах биш. Окей, чиний алдаа намайг өвтгсөн. Тэгэхээр хоёлаа энэ алдааг хийхгүй тулд ингэж тохирё гэдэг ямыг яг одоо шаардлага болгоод тавиад сурч байгаа жишээтэй. Жишээ нь миний нөхөртөөгөө яг ярьж тохирсон шаардлага юу гэж? Чи ямар ч олон найз охтуудтай байж болно. Ямар ч олон одоо найз залуучуудтай яаж бэцэлчиж, яаж тэгдэг байж болно. Тэр бол хамаагүй. Яг гэвэл манай хүн их олонний дунд хүн. Би ч гэсэн яг өөрөө тийм хүн. Тэгэхээрс зэрэг чи хийж байгаа үйлдэл бүрийнхээ одоо утга учирыг хэрвээ минийх нь ингэж хийвэл би тэрэнд өвдөх үү гэдэг үгийг дандаа өөрөөсөө асууж байгаарэ гэдэг тийм бит хоёрын хооронд одоо ярилцсан тийм гэрээ шиг юмтай болцсон. Тэрний үеиг дээр зэрэг чамайг өвдгөх юмыг би хийхийг хүсэхгүй байна. Намайг өвдгөх юмыг чи хийхийг хүсэхгүй байна гэдэг тийм юм. Магадгүй өвдгөх юм гараал ирнэ. Тэр бол баталгаа өгөх шаардлага байхгүй. Баталгаа байхгүй шүү дээ. Амьдрал баталгаатайгаа хизээж ирэхгүй. Яг энэ дээр яах вэ гэхээр окей, энэ дээр алдаа гарлаа. Энэ намайг өвдгсөн шүү гэдгээ нөгөө хүнтэйгээ ярилцаж чаддаг л байх хэвээр. Тэгэхээр яах вэ?
би нөхрийнхөө дэргэд нэг өөр одоо нөхрийгөө байхгүй өөр нэгээр царай гаргахтай биш. Хаан ч байсан миний чиг шугам гэдэг юм миний нөхөр мэдчих надтай харилт. Одоо өөр охтуудтай харилцдаг, би өөр залуучуудтай харилцдаг. Тийм байхад бид хоёр биенээ өвтөхгүйгээр маш гоё тийм одоо энгийн харилцаанд орч чаддаг. Маш ихтэйгээр энгийн харилцаанд оролцож чаддаг. Яагаад гэвэл хийж байгаа бүх юм, бичиж байгаа бүх юмных нарт тэр итгэл байж байдаг. Окей, юу ч хийсэн хайр нь өвдөхгүй шүү дээ. Тэгээд хийцэн ч цагт энэ болдгийм аа. За тэгээд хамгийн сүүлийн та нарт хэлэх юм юу гэхээр зэрэг та нар ямарваа нэгэн ярилцлага хийж дууссныхаа дараа, ярьсныхаа дараа тухайн хүндээ талархлаа заавал илэрхийл. Бид нар талархал гэдэг юмыг юусэн мартчихдаг. Тэр талархал юу гэж вау хайраа чи надад ингэ сэтгэлээний ингэж бодсонгүй. Энэ ёстой гоё сэтгэлнээс ярилцлага боллоо. Хоёлаа ойрхон ингэж ярьж гин шүү. Надад маш гоё таалагдлаа. Гэт ингээд өнөө хүндээ бүр урам өгөөд тий өнөө хүний ярихт нь гэж чиглүүлээд ингээд чадсан цагт би тэрийг чадсан юм чи та нар ч гэсэн чадна гэж би та нартай хэлэх байна. Тэгэхээр яхав та нарын тийм нөгөө аз жаргалтай амьдрал, аз жаргалтай харилцаа гэдэг юм чинь яг хоёр хосын гарт нь байж идэг юм шүү. Тэрнээс хаа нэгэн өөр газар байж идэггүй. Тэрийг одоо хаа нэгэн холоос хайж намайг аз жаргалтай болгох нууц амрыг хайж байгаа гол нь биш. Зүгээр л яг тэр нууц амрыг авах гад хайгаад байгаа юмыг хань ижлээс олж авах та бидний одоо амьдралын гол зорилго орштой шүү гэдгийг би та нартай хэлэх гэсэн. За тэгээд би өнөөдөр ингээд та нартай хичээлээ дуусгая. Тэгээд дараагийн хичээл хүртэл баярлалаа. Баяртай.